тэтгэлгийг хүүхдүүд судлахдаа одоо мэрэгчлээсээ шалтгаалаад олдсон их баг гэсэн юм байдгийн болов уу? Яг судлаад явж байгаа хүмүүсийн хувьд бол аль хэдийн ойлгомжтой сэдв. За одоо ер нь хүүхдүүд те аваа болж шүү. Энэ талаар ер нь бодондоо гэж бүр түүрхэн юу байдаг бол гэж байгаа эцэг эхчүүдэд яг шинэ мэдээлэл байгаа тийм. За мэрэгчлээсээ шалтгаалаад тэтгэлгээ олдоц бас их байх тохиолдлууд байгаа. Инженерийн талын тэтгэлгүүд маш их байх жишээд. Тэр одоо юу гэдэг нь тэтгэлэг бага гэхээсээ илүү нөгөө орж байгаа хүүхдүүд нь бага байх магадлалтай байдаг байхгүй. Тэгэхээр нөгөө инженер чиглэлийг сонгож орж байгаа хүүхдүүд нь бага тэтгэлэг сайтай байх жишээтэй. Нийгмийн талын мэрэгчлийг сонгож байгаа хүүхдүүд нь их ижлэгийн ялгаагүй тэтгэлэг байгаа мөртлөө тэр дундаас шалгарах нь одоо өөрийнх нь нөгөө хариуцлагын асуудал болов явчихдаг. Сайн байцгаана уу сонсогчдоо, сайн байцгаана уу үзэгчдээ. Хөтөж подкастын ээлжид дугаар эхэлж байна. За өнөөдрийнхээ зочныг танилцуулъя. MGM Education сургалт зуучлалын компаниг үүсгэн байгуулагч Гэрэл Чимгийг урьж ярилцгаар студидтэй авчирлаа. Сайн байна уу? Та энэ өдрийн мэнд хүргэе. За сайн байна уу? Та бүхэндээ бас энэ өдрийн мэндийг хүргэе. Баярлалаа. Бид хоёрын ярилцах сэдв их байна. Тэгээ дээрээс нь сонирхолтой гэхээсээ илүү хэрэгтэй сэдвүүд, хэрэгтэй зүйлс гэж ойлгож байгаа. Гэрэл Чимэг та яг одоо Сөүл их сургуулийн докторант. Дээрээс нь одоо улс дамжиж тийм ээ олон ажлыг амжуулж байгаа. Жишээ нь одоо сонсогчдод үзэгчдэд танилцуулахад аялал жуулчлал байна, орчуулга байна, тэтгэлэгт хөтөлбөр, сургалт зуучлал байна, хүүхдүүдийн боловсрол зориулаад аялал болон сургалтыг хослуулсан ийм одоо ажлуудыг зохион байгуулж байна. Гэрэл Чимэг та одоо өөрийгөө тийм ээ яг энэ компаниг үүсгэн байгуулагч гэдгээр нь биш хамгийн анх одоо Монгол улстай ямар сургууль төгсөж тэр мэрэгчлээ яагаад сонгож яагаад энэ ажлыг хийхэр болсон тухайга эхлээд нэг танилцуулж болох уу? За би болохоор Архангай аймгийн Үлзий цумаас гаралтай. За тэгээ Архангай аймгийн Үлзий цуманда 10 дугаар ангиа төгсөөд за Улаанбаатарт орж ирсэн анх удаа. За тэгээ Монгол Улсын их сургуулийн геологийн инженер буюу хэрэглээний геофизикийн ангийг сонгон судлаад за 4 жил сураад төгссөн байна. Тэр үед болохоор яг нөгөө геолог амар алтартай болж эхэлжсэн гэх юм уу, мэрэгжил хэрэгцээтэй байсан учраас эцэгтэйгээ ярилцж агаад сонгож суралцсан. За тэгээ суралцаад ерөнхийдөө бүгд найрамдах Солонгос улс руу тэтгэлэг авсан. Яг нөгөө Монгол Улсын их сургуульд байхдаа тэгээ геологийн инженерээрээ тэтгэлэг аваад явхаар зорж байсан чи яг сургуулаас болохоор хилээ сураад хүрээд ирээ. Жилийн дараа ирээ гэдэг тийм одоо юу гэдгийг мэдээлэл аваад тэгсэн чи яг нөгөө ангийнхандаа болон баг гэрийнхэнд бүгдэнд нь би явах гэж байгаа гэж хэлчихсэн байдаг. Хилээ сураагүй байдаг. Хилээ сураагүй байдаг. Тэгээд тэр мань хошлонгууд за тэгвэл би Солонгост нь очиод хилийг нь сураад тэгээ үргэлжлүүлээд суралцъя гэсэн зорилготойгоор Солонгос руу хилний ихтгэлээр нэг жил явж исэн. Тэгээ очиод суралцаад тэгсэн чи яг геолог маань надад тохироход жаахан тийм юугүй эмэгтэй хүнд тохирох мэрэгжил биш учраас тэгээд за мэрэгжлээ салиад үзье хэл шинжилэл байвал илүү надад тохиромжтой юм шиг байна гэд тэндээс л ерөөсөө яг миний мэрэгжил болон баг энэ компани үүсэл шууд эхэлсэн гэж хэлэхэд болно доо. Ямар гоё юм бэ? Архангай аймгийн Үлзий цумд 10 дугаар ангиад төгсөөд Улаанбаатар хотод орж ирээд тэтгэлэг аваад Солонгос руу явсан. Тэгээ хэлгүй байсан байна. Одоо сонсож байгаа эцэг эхчүүд болоод хүүхдүүдэд нэг талаараа юу гэдгийг сайхан мэдээ санагдаж байна. Тэтгэлэг аваад гадагшаа сурж байгаа хүүхдүүдийг бид нар бодохдоо амьдралын боломжтой бүр унган англи юм уу эсвэл солонгос хэлтэй байж л одоо гадагшаа сурах боломж тухайн хүүхдэд тэр гэр бүлд нээгдэнэ гэж боддог байсан ойлголтыг бол эвдэж энэ ажлаа хийж эхэлсэн байна шүү дээ. Харин ер нь бол баг 10 жил тахта бид нар чинь бодохдоо хот орчуул баг амьдрал дэвшлэг гэнэ. Тийм тэгж бодогддог байсан. Тэгэл ер нь баг гадагшаа явна гэж ерөөсөө төсөөлж байгаагүй. За хот ороод ямар ч нэг сургууль төгсөх юм байна. За төгсөөд ажиллах юм байна л гэдэг тийм л баг одоо хөдөө орон нутгийн хүүхдүүд бол тийм л мөрөөдөл байсан гэсэн. Тэгээд ямар ч ажсан гоё боломж гараад Солонгос руу яваад одоо бол Сөүлийн үндэсний сургуульд доктор хүртлээр суралцаад тэгээ бас нэг өөрийгөө хөдөө орон нутаг байсан ч гэсэн тий хэлгүй байсан ч боломжгүй юм зүйл гэж байдаггүй шүү гэдгийг бас нэг харуулах нэг жишээ юм болов гэж бас бодоод идэв шин. Тийм байна. Гоё урамтай санагдчихээн. Яг хүмүүс ажиллаа хийгээд тухайн ажилдаа мэргэшгээрээ эсвэл ямар нэгэн компани байгуулад
хөлөө олоод дөрөө олоод учраа олцохоор яг нэг туулж ирсэн асуулт бэрхшээлүүдээ баг сагаар мартаад байгаа юм шиг санагдаад байдгийн. Та одоо ямархуу байгаа бол одоо дөнгөж тийм ээ надад гадагшаа явж сурах итгэл найдвар байгаа болов уу, надад тийм боломж байгаа болов уу гэдэг ийм хайж байгаа гэр бүл хүүхдүүдэд яг таны анханасаа туулж ирсэн хамгийн хэцүү бэрхшээл нь хэл байсан юм уу, эсвэл яг сэтгэлгээ байсан уу, юу байсан бэ? За ерөөсөө хэл байсан гэж хэлэх байна чинь. Тийм. За Солонгос руу явхаасаа өмнө би чинь ингээл хүмүүсээс их сонсдог байсан байна. За Солонгос руу яваад 2 удаа л баг ингээд нисээд буцаад ирчвэл ногоон үйдтэй болчихно гэдэг. Одоогийн мультивизэг хэлээд байгаа шүү. Тэгэл заast нэр яаж хийж байгаа л явчихвал ногоон үйдтэй болчих юм байна гэж бодож очоод тэгээ байдал дээр шал өөр байсан. За тэгээ хилээ сурангаа ажиллаж үтсэн би чинь бас. Тэгээ ажиллаад ирэхээр мөнгө нь гоё л доо. Тэр үед л алийг нь сонгох уу гэдэг дээр хүртэл хүн ирдэг юм билэ. Тэгээ за хилээ сонгох хэрэгтэй юм байна. Хил сурцсан байхад цаашдаа бүх зүйл нэгдэх юм байна гэд. Тэгээд хилээ мартажсан жилийн хугацаанд одоо дээд түвшинд топ 6 хүртэл суралцаад тэгээ магистртаа ороод доктортоо орох. Одоо энэ бүх боломж заажлах боломж юу гэдгийг тэ орчуулах, багшлах гэл бүх боломжийг зөвхөн энэ хэл сурснаар одоо нэгдсэн гэж хэлж болох юм болов. Одоо та дэлхийн хөгжлөөрөө тэргүүлдэг 8 улс руу, Шенгений улсууд руу аялал жуулчлал болоод энэ сургуулийн тэтгэлэг төлбөр бүгдийн зохион байгуулж байна. Яг тэнд очиод та учраа олоод тэрнээс гадна бусдад ч гэсэн боломж олгох гэсэн сэтлийг та хаанаас авсан бэ? Энэ компанийг байгуулад найзуудаа авчирсан юм уу? Юунаас эхлэв? За би өөрөө очиж суралцаад байжсан. Яг нэг эхний жил дээр амар хэцүү байсан юм. Ингээд би бараг нөгөө буудлын ажил хийж агаад хилгүүгээсээ болоод хөөгдөж гараад ингээд бүр метронд ингээд хонжээс өдөр хүртэл байдаг байхгүй. Тэндээс эхлээл юусэн ингээд бүр за амартачсан хэлээ сурыг. За хэлээ сураад ерөнхийдөө сургуультай ажиллах боломж олцсон. Шууд одоо гадаад оюутай хариуцсан ажилтан болох боломжтой болсон байна. Тэгэл тэнд ажилд орсноос эхлээл найзууд чи яаж авсан бэ? Би явж болох уу? Надад боломж байна уу? Эсвэл би одоо юу гэдгийг те батлан наагч байхгүй нас юм болчоод байна. Одоо явж болох уу гэж зөндөө асуудаг. Тэгэл тэр болгоныг эхнээсээ одоо юу гэдгийг бэлдэж өгдөг ч юм уу бүх юмыг анханаас нь бэлтгэж хийсээр байгаад л нэмэгдсэн юм компанид олцсон гэх юм. Ямар ч гэсэн дундуур нь бол зөндөл зүйлүүд байгаа л та тийм байна. Одоо бол тухайн үеийг бодоход харьцангуй гадагшаа явуулдаг сургуулиуд, зуучилдаг газрууд, компаниуд олон болсон байна. Сонголт мэдээлэл ариун болсон байна. Үүнээс яг таны байгуулсан компани юугаараа давуу талтай вэ? Хүүхдүүд нь өсвөр наснд байгаа, өнөө маргаашгүй магадгүй 12 дугаар ингээд төгссөн байгаа тий. Гадагшаа хүүхдүүдээ нэг сайхан боловсралтай болгоё гээл эцэг болгоны л хүсэж байгаа мөрөөдөл хүүхдүүдээ сайн явуулъя гэд ингийн тулд компани яаж сонгох ёстой вэ? Бас юунаас эхлэх ёстой юм бэ? Хүүхдээ шууд л ингээл хэдэн наснаас нь эхлээл байдгийн тийм ээ англи хэлийг үзүүлээл, солонгос хэлийг үзүүлээл явж байтал аян олдох юм уу? Тэр болтол энэ олон хэдэн жилийн хугацаанд ямар бэлтгэл ер нь хийж ах ёстой ингээ их асуулт их байна. За ерөнхийдөө компани сонгох бол хүмүүний өөрсдийн сонголтын асуудал байдаг л да. Гэхдээ ерөнхийдөө анх сонгохдоо болж өгвөл яг мэрэгжлийн түвшинд одоо зөвлөхөөр байна уу те мэрэгжлийн түвшинд одоо багшлт юм уу ч юм уу те хэлийг за энэ тал дээр нь ерөнхийдөө анхаарч сонгох хэрэгтэй болов уу гэж бодож байна. За манай байгууллагын хувьд болохоор ер нь хүүхдүүд болохоор одоо K-pop үзээд ч юм уу шууд ингээл өстой гоё орон төсөөлөд ч юм уу за тэгвэл миний одоо майнд яг энэ солонгос зохих юм байна гэж ботчдөг. Очоод үзэхээр яг нэг соёл нь өөр байдаг ч юм уу те. Эдгээр зүйл дээр бас анхаарах хэрэгтэй болов уу гэж боддгийн. Тийм ч учраас манайх болохоор нөгөө Sky боёо аяллыг бас нөгөө солонгос руу их явуулдаг байгаа хүүхдүүд те. За соёлыг нь одоо үзээд за сургуулиудтай танилцаад солонгос хэлийг нь бас үзээд өөртөө тохирох нь гэдгийг эхний удаа үзчихгээд за болохгүй байна надад одоо Европ соёл тохирох юм байна эсвэл би Америк явах хэрэгтэй байна гэх юм бол өөртөө явж болох юм. За бас Япон руу хүртэл манайх бас иймэрхүү төрлийн юу хийдэг ба. Тэгэхээр хүүхдүүд бас эхний ээлжинд төгсгөөс өмнө очиод нэг судлаад ирэх
боломжтой болно гэсэн. Одоо аав ээжиндэр өсвөр насны охтууд зөвхөн Монгол биш байх л да, дэлхийд даяар солонгосын кинонууд, энэ K-pop оддыг хараад л тэнд нэг юм тусгай гоё диважин шиг газар байгаад ах шиг байна. Бид нар тэнд очихгол юм бол магадгүй од болоод өндөр цалинтай ажил аваад нэг ийм гоё цэвэр цэмцгэр ингээд амьдрах нэ гэсэн бодолтой мөрөөдөлтэй охтууд хөвгүүд дүүрэн байгаад байна. Харин солонгос улсад тийм ээ та сая хэлсэнчлэн очиход тийм бив бэлэн тийм сайхан диважин шиг газар угтаж авах уу? Мэдээж болохгүй зүйл байхгүй байж таарна. Энийг бодит болгож өөртөө сайхан амжилттай байхын тулд юунаас эхлэх вэ? За ерөнхийдөө бас бодит амьдрал дээр шууд диважин шиг хүлээж авна гэж байхгүй. Яг нэг одоо юу гэдгийг K-pop одын амьдралаар хүлээж авна гэж байхгүй. Гэхдээ бид өөрсдөө эхлээ сураад яг хичээгээд явах юм бол ерөнхийдөө тэр орчинд ажиллах, тэр орнд суралцах одоо юу гэдгийг бүх боломжууд нь бол нээлттэй байдаг. Тэгэхээр хүмүүсийн ерөнхийдөө тууштай хичээл зүтгэл хэрэгтэй. Нэгдүгээрт ер нь бас хэлээ сурцсан байх хэрэгтэй. За тэгээ очиж сурж болно, эсвэл Монголдо сурж болно. Энэ боломжууд нь бол бүгдээрээ нээлттэй байдаг учраас болж байгаа хэлээ хамгийн түрүүнд сураад хэл сурсныхаа дараа бүх соёлыг нь бас ойлгох, тэ хүндлэх, очиод тэнд хууль дүрм журмыг нь баримтлаад явхад бол бас ч одоо юу гэдэг хэцүү зүйл байхгүй гэж ойлгож байна. Та сургуульд явхаас өмнө 1 жил хэлний бэлтгэлд сурсан, хэл сурсан. Тэгээ очиход хэр хангалттай байсан бэ? 12 дугаар ангиа төгссөн. Яна би солонгос хэлээ, англи хэлээ сурч хамжаагүй байгаа. Одоо би өнгөрлөөдөө гэж бодоод байж байгаа хүүхдүүд байвал боломж байгаа болов. 1 жил сурахад төвшин хэр зэрэгтэй байгаад аль сургуульд ороход хэдий хэр ойлголттой болсон байх бол? За би болохоор очиод сурсан. Очиод хэлээ сураад 1 жил суралцахад бол ерөнхийдөө бол бичих болон унших ярихаас босоод одоо чадварууд бол их давгүй болчихно. За тэгээ ярих бол угаасаа орчинд нь байж ижил ерөнхийдөө нэлийн сайжирна. Тэгээд ямар ч тач 2 жилийн дараагаас илүү ихсэн ярьж эхэлсэн гэх юм уу. 1 жил болчоод топ 6 авчихсан мөртлөө сургуульд ажиллаж авах үедээ би болохоор ярьж чадахгүй. Тийм гот уц дуурангууд гараа зогтчихтэй байна. Нөгөө бусад ажилчдыг уцаа аваасаа гэж одонготой 0 руу явчихдаг. Тэгээ нэг өдөр бүрстэ нэр. За би ингээ левел ерөөсөө энэ яриаг сурч чадахгүй. Тийм учраас яаж ийж яагаад ингээ уцаа аваад болохгүй бол тэмдэглэж бичиж жагаад эргээд нөгөө хүмүүстэй хариулдаг болёо гэж зориглож бүр тэмдэглэж бичиж жагаад одоо ярьж эхэлжээ л. Тэтгэлэг аваад явсан. Тэтгэлэг авахад яаж тухайн үед авч ийсэн бэ? Тухайн үед таныг тэтгэлэг аваад явж явах үеийн нөхцөл байдал одоо хэр өөрчлөгдсөн, өрсөлдөөн хэр байгаа бол? За тэр үед болохоор инженерийн чиглэлээр тэтгэлэг авч ийсэн гэсэн үг. Тэгэхээр инженерийн чиглэлээр тэтгэлгээ аваад хэлний бэлтгэлтэй бол тэтгэлэг аваагүй очсон. За тэгээ инженерээрээ яг тэр тэтгэлгээ аваад өргөжлүүлэх үү гэж их бодсон. Тэгээд за өөр боломжууд маш их байдаг юм байна. Заавал одоо энэ инженерээрээ сураад ах шаардлагагүй юм байна гэж үзээд тэгин гутаа шууд хэлээрээ өргөжлүүлээд магистртаа суралцсан байна. Тэгээ магистраа бас тэтгэлэгтэйгээр суралцсан. Тэгээ одоо бол илүү их боломжтой болсон гэж ойлгож байна. Сургуулиуд бол дотоод одоо сургуулийн тэтгэлгүүд гэж маш их тэтгэлгүүд байгаа. Миний докторийн тэтгэлэг бол Silk Road буюу торгоны замын тэтгэлэг байдаг ч юм уу. Эсвэл засгийн газрын тэтгэлэг байдаг ч юм уу. Эсвэл сургуулийн захирлын тэтгэлэг байдаг ч юм уу. Сангуудын тэтгэлэг байдаг ч юм уу. Ерөөсөө маш их байдаг байхгүй юу? Тийм. Тэтгэлгийг хүүхдүүд судлахдаа одоо мэрэгчлээсээ шалтгаалаад олдцсон их баг гэсэн юм байдгийн болов уу? Яг судлаад явж байгаа хүмүүсийн хувьд бол аль хэдийн ойлгомжтой сэдв. За одоо ер нь хүүхдүүд те аваа болж шүү энэ талаар ер нь бодондоо гэж бүр түүрхэн юу байдаг бол гэж байгаа эцэг эхчүүдэд яг шинэ мэдээлэл байгаа тийм. За мэрэгчлээсээ шалтгаалаад тэтгэлгээ олдоц бас их байх тохиолдлууд байгаа. Инженерийн талын тэтгэлгүүд маш их байх жишээтэй. Тэр одоо юу гэдэг нь тэтгэлэг бага гэхээсээ илүү нөгөө орж байгаа хүүхдүүд нь бага байх магадлалтай байдаг байхгүй. Тэгэхээр нөгөө инженер чиглэлийг сонгож орж байгаа хүүхдүүд нь бага, тэтгэлэг сайтай байх жишээтэй. Нийгмийн талын мэрэгчлийг сонгож байгаа хүүхдүүд нь их, ижлэгийн ялгаагүй тэтгэлэг байгаа мөртлөө тэр дундаас шалгарах нь одоо өөрийнх нь нөгөө хариуцлагын асуудал бол явчихдаг. Тийм. Миний сонсож байгаагаар одоо хүүхдүүд Солонгост сурна гэхээр Корея их сургууль, Yonsei их сургууль гэж сонсогдоод байна. Мэдээж одоо топ сайн сургуулиуд нь байгаа. Энэ сургуулиудад хангалттай
тэтгэлгийг аваад явъя гэхэд боломж юу н хэр байгаа бол энэ боломжинд зөвхөн хүүхдүүдийн сурлага чадвар нөлөөлөөд ингээд болчих уу эсвэл одоо хөрөнгө мөнгөний боломж, санхүү хадгаламжийн боломж хэр нөлөөтэй байна. За энэ ерөнхийдөө хоёр талтай байдаг. За Монголоос явж байгаа эсвэл Солонгостой суралцаад орж байгаа юу гэдгээс шалтгаалаад. За Солонгос суралцж байгаа хүүхдүүд орох юм бол илүү их боломжтой. Шууд одоо санхүү энэ төр шаардахгүйгээр өөрсдөө яг өөрсдийгөө тодорхойлох бүх бичих баримтад бүрдүүлээд ороход бол илүү их боломжтой. Монголоос болохоор орохоор яг Сөүл, Ёнсог, Кореа гэх томоохон сургуулиуд маань одоо итгэмжлэгдсэн сургууль гэж нэг хуваарууд байгаад байдیں۔ Одоо яг хуваацсан гэх юм. Тэр сургуультай яг багтдаггүй маш олон гадаад оюутнууд байдаг учраас тэгэнгუთ визаны одоо боломжоо нэг судлаад давхар сургуулаад давхар судалж иж хоёр талыгаа бүгдийг хангаж иж явах тийм боломжтой байдаг гэсэн үг. Жишээ татаал Ёнсог их сургууль, Кореа их сургууль гэдэг өөр байж болохоор сайн төгсөөд гарахад аль бие ёсны ийм сургуулиуд бол мэдээж байгаа хта одоо чинь танах хамтарч ажилладаг өөр ийм сургуулиуд санал болголоо гэхэд дараагийн маш боломжтой хувилбарууд нь ямар сургууль байх бол сонголтонд орж ирэх. Сонголтонд орж ирэх дараагийн сургуулиуд ерөнхийдөө зөндөө байна л да. Яг тэгэхээр Солонгосын сургуулиуд ч маш их одоо дотоодын тэтгэлэг эсвэл гадаад оюутнуудын тэтгэлгийг гаргацдаг учраас манайх чинь нэг 4-5 сургуультай бол яг зөвхөн манайх одоо гэрэлж гисэн манайхаас хүүхдүүдээ сонгож авдаг тийм сургуулиуд бас байна. Тэгэхээр бид нар бол одоо юу гэдгийг тогсон их сургууль Ёнжин гэдэг ч юм уу ингээл нэрлүүл зөндөө сургуулиуд байна. Тэгэл хүүхдүүд яг ямар мэрэгжил сонгож байгаа, ямар зорилгоор явж байгаа гэдгээс шалтгаалаад сонголтоо хийгээд явдаг гэсэн. За би бас хүүхдүүдийн ярианд автцсан нэг л улсын тухай яриад байдаг. Гэтэл одоо танах 8 орн руу байна. Өөр улсууд руу тэтгэлэгт сургалт юунд явуулж байна. Тэгэхээр Солонгосын дараа ямар улсуудад аль сургуулиудад боломж байдаг бол. За Японд л бас хүмүүс их зорждог. Тэгэхээр Японы бас томхон сургуулиуд байж болж байна. За дээр нь Америк, Австрали, Канада гэх ерөнхийдөө боломжтой сургуулиуд зөндөө байна. За Америк, Австрали, Канада энтэрл болохоор сургуулийн хувьд олон болоод ирчдэг томхон газрууд учраас бид нар яг нэг айл хот руу очих юм, ямар сургууль руу зорж байгаа юм гэдгээс нь шалтгаалаад бэлтгэж юм уу тийм одоо юмуд байгаа гэсэн тохиолдлууд байгаа. Таны энэ компани мэдээллээс уншиж байхад хүүхдүүдийг шалгалт өгөхөөс нь эхлүүлээд бичиг баримт бүрдүүлэхээс нь эхлээд тэтгэлэг гэл ерөөсөө л ингээл бүгдийн сайхан менторлол бэлдээл жин там болгоол явуулаад өгөх юм байна штэ гэж ойлгосон. Тэгэхээр ингийн тулд хүүхдээ хэдэн настайгаас нь эхлээд эцэг эхчүүд хөлийн хангалттай сургаад яг нэг ой тоонд нь орох мэдээллийн нөгөөд ингээд явуулвал цаг хугацаа яг хангалттай гэж тооцох уу? За ерөөсөө л ахлах ангиас нь эхлээл явуулвал зүгээр. За хүүхдүүдийн ойлгоцоо шалтгаалаад хэл сурах хугацаа маань одоо жил нь одоо 1 жил үү 2 жил үү гэдэг ч юм уу тий. Дээр нь Монголд авч байгаа шалгалтынхаа хувааруудыг маш сайн анхаарч ах хэрэгтэй. Тэгээ хуваартаа тааруулаад жишээ нь Солонгос бол одоо 4-5 сард 10-11 сард авдаг байхад нүү илсэлттэй зөрөгч байт юм. 10-11 сард одоо шалгалтаа өгсөн хүүхдүүд дараа оныхоо 9 сард нь л одоо орох боломжтой байдаг байхгүй томоохон сургуулиудад бол тэгэхээр ер нь нэлээд сайн одоо 3 жилийн өмнөөс ч юм сайн бэлтээд оноог нь авалж явуулах их зүгээр гэсэн. 9-р ангиас нь эхлээд нэлээд сайн арчимтай байлгаж иж болох нь тийм ээ. За Солонгос руу явуулна гадагшаал явна гэж хүүхдүүдэд гадагшаал явна гэдэг. Гэтэл аав ээж нь бодлоор болвол за эхлээд чи Монголдо тийм ээ Муйстаныг сургуул ангаа яг ингээд сайхан аваад сурж агаад тэгээд эндээсээ хилээ сураад тэтгэлгээ аваад явбал ямар вэ? Эсвэл хүүхдүүд нь ийм мэрэгжил сонгоно. Аав ээж нь ингэнгээд зөрчил үүсээд идэг штеп. Заавал Солонгос явна эсвэл заавал Америк явна гэдэг байгаа тохиолдолд хүүхдийнхээ бодит байдлыг мэдрүүлэхийн тулд ямар аяллууд, ямар сургалтууд байгаа бол шууд харахгүй сурна гэж очичдаг тэр хүүхэд хичнээн сэтгэл зүгээрээ хичнээн арга эрт нь асуудал үүсгэл гэдгийг бас ойлгохгүй л байгаа даа. Харин бодит жишээ нь ондоо бий байна. За 4 жил одоо Монголд геологоор сурчхаад одоо мэрэгжлээс олсон болохоор яг тэр одоо геолог гэдэг мэрэгжил одоо эмэгтэй хүнд зохицохгүй юу гэдгийг ерөөсөө мэдэхгүйгээр шууд сурчсан байгаа байхгүй юу. Тэгээ 4 жил сурсныхаа дараа төгсгөл дээр нөгөө дадлага ажил дээр би бүр яг юу хийх ёстойгоо бараг ойлгосон. Тэгээд өмнө нь болохоор дандаа мэрэгжлийн онлайн хичээлүүдэл хийж авч байгаа дадлага ажил дээр очсон чинь бараг хэдэн километр алхаал нөгөө шон зоогоол ингээл явсан чинь.
үнэхээр хинчээстэй эмэгтэй хүний хийх ажил биш байна гэд тэндээс хэлж ойлгоол. Тэгээ Солонгост чад нөгөө тэтгэлгээ бас алтмааргүй байдаг. Гэтэл нөгөөх маань ингээд ерөөсөө зогцохгүй надтай мэрэгжил маань зогцохгүй хэцүү болоод байдаг. Тэгээ за энэ тэтгэлэг үнэхээр одоо авсан ч одоо би ажиллахгүй бол надад хэрэггүй юм байна. Тийм учраас өөр тэтгэлэг хайхад өөр мэрэгжил болъё гэсэн одоо юу гэдэг бодолтойгоор мэрэгжлээ сольсон магистртаа. Тэгээд тэндээс ер нь үүдэлтэй манайхны Sky гэдээ бас аяллыг ерөнхийдөө зохион байгуулж байгаа. Тэр болохоор яг мэрэгжил сонголт дээр нь одоо мэрэгжлийн хүмүүс зөвлөгөө өгөх. Одоо Солонгос бол Солонгос руу очино, Япон бол Япон руу очиод яг өөртөө тохирох нь гэж соёлын хичээлийг бас аавна. За тэгээ Сөүл Янсаг Кореагийн сургуулийн кампустай танилцаад үнэхээр би энэ сурахаар байна уу? Надад тохирохоор байна уу гэдгээ бүгдийг мэдээж аваад ирэх юм аяллуудыг бас хийж байгаа. Энэ бас хүүхдүүдэд их одоо нэмэр болох болов гэж бодож байна. Энэ аялал бас ахлах ангиас явуул дээр ахны хүүхдний уучраа олоод шийдвэр гаргачих хэмжээнд байвал зүгээр болов. Тийм ахлах ангиас нь бид нар зориод байгаа. Гэхдээ одоо хамгийн багадаа манайхаас 9 настай хүүхд явж байгаа. Тэгэхээр ерөөсөө эцэг их нь л одоо хүсэж юу яаж байвал болно гэж байвал ерөнхийдөө явуулах боломжтой байгаа даа. Гэхдээ бол бид нар бол ахлах ангийн хүүхдүүдтэй л зориулсан сургалт байгаа. Одоо аялал байгаа байхгүй юу? Энэ мэдээлэлээс нь уншижсэн үйлчилгээг бодит нөхцөл байдал дээр тулгуурлаж өгдөг гэсэн байсан. Бодит нөхцөл байдал энэ маш чухал санагдсан. Одоо би ингээл хэдийгээр эцэг эхчүүдийг аль болох ингээ гадагшаа явах сонирхолтой хүүхдүүдийг төлөөлөд асуугаад байгаа ч гэсэн миний бодоогүй өчнөө асуулт хүмүүст ингээ байгаад байгаа. Та бодит байдлаас зөрсөн ямар юм жишээнүүд гарч ирдэг вэ гэдгийг тайлбарлаж болохгүй чухлаас нь. Одоо ерөөсөө л нөгөө бодит байдал дээр тулгуурлаагүй зүйл маань өөр одоо юу гэдэг юм бусад газраас зарим тохиолдолд бид нарт ирдэг байхгүй. Түрүү хэлсэнчлэн визагийн судлаагүй сургууль руу тэнцвэлсэн байх жишээтэй. Тэгэх юм бол нөгөө виза маань хамгийн чухал байгаа даа шүү дээ. Виз гарч иж одоо явах гэдэг. Тэнгуут нөгөө хугацааг нь хоцрооцсон, банк санхүүгийнх нь бичгийг нь хоцрооцсон ч гэдэг ийм асуудлууд маш их гардаг. Тэгэхээр бид нар ч өөрсдөө нөгөө яах вэ гэхлээр очиж судлаад, сураад за явуулах байгаа хүүхдүүд сургуулийнхаа орчин нөхцөлтэй танилцаад ирснийхээ дараа хүмүүст мэдээлэл хүргэдэг учраас арай энэ мань бодтой гэж харагдаад байна. Тэгэхээр энэ тал дээр л бид нөгөө бодтой мэдээлэл зөвлөгөө хүргэдэг гэж хэлж болох юм уу? Гадагшаа хүүхдүүд сургуульд зуучилж, сургалтуудад зуучилж тусал дэмжихээс гадна Монголдо Улаанбаатар хоттой бас яг хэлний сургалтуудыг ажилуулдаг. Түрүүн хоёулаа бас ярилцлага хэлэхээс өмнө Монгол хүн болгон гадаад хүнд монгол хэл заадгүйтэй адилхан Солонгос улсын иргэн л бол тийм ээ Солонгос мэддэг хүн л бол бас Солонгос хэлийг заахгүй гэж та ярьсандаа. Одоо бидний үед бол 10 дугаар анги төгсөөд хэлгүй байх үзэгдэл нөх айхтар гайхаад байхаар юм биш байсан. Түгээмэл л байсан. Одооны 10 жилийн хүүхдүүд бол ахлах ангийнхан тэр тусмаа англи хэлгүй бол тэгээд яагаад сураагүй ингээд нэгээ гайхахаар хэмжээнд хүрлээ. Ийм байхын тулд сургалтын газруудын чанар хүртэл дээшээгээ байх ёстой болоод ирж байна. Одоо ямар багш нар байж, ямар мэрэгжлийн шаардлага хангасан байж тэр газрыг эцэг эхчүүд бид сонгох ёстой байна. За ерөнхийдөө одоо бол ингээ хараад хахад ингээ суралц зуучлалын газрууд бас нөгөө яг юу гэдгийг нийгмээ дагаад гадагшаа сурахыг зорьсон хүмүүс их байх тусам зөндөө олон болоод байгаа байхгүй. Тиймүүд одоо Солонгост ч байд юм уу, Японд ч байд юм уу. Одоо 6 сар 9 сар сурч ирээд хичээл заах жишээтэй. Гэтэл би болохоор би ч гэлтэхгүй одоо бусад багш нар маань одоо Солонгос хэлний Японы хэлний ч байд юм уу багш нар маань бүр сертификатыг автлаа 4-5 жил сурсан судалгаа хийчихсэн байх жишээтэй байдаг. Тэгэхээр энэ дээр нөгөө асар юм өөр одоо зөрүү гардаг байхгүй. Заах арга гэдэг чинь шал өөр. За багшаар сурна гэдэг чинь шал өөр. Орон ажил Монгол улсад одоо багшлах эрхийн сертификаттай эсвэл багшийн сургууль төгссөн байх хэрэгтэй гэдэг шиг ижлэхэн шаардлагатай байх хэрэгтэй байгаа байхгүй. Тэгвэл одоо тэрийг яг нөгөө хангаж одоо юу гэдэг өргөжлүүлж явж байгаа газрууд бол маш цөөхөн байгаа. Тэгэхээр тэр тал дээр эцэгчүүд маш сайн анхаарах хэрэгтэй болов уу гэж бодод байна. За багшлаж байгаа багш нь яг багшлах хэрэгтэй багш байт юм. За Монголд ч гэсэн одоо юу гэдгийг Солонгост бид нар төгсчгөөд багшлах эрхийн зэрэгээ авчаад Монголд ирээд багшилж болохгүй.
За тиймээ одоо Монгол Улсын их сургууль ч юм уу те багшийн сургуулиас явуулдаг сургалтанд заавал хамрагдаад тэндээс сертификат авч иж Монгол Улсын одоо нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулна гэдэг. Ингээд бүх юм ингээ уялдаа холбоотой гэх юм уу бүгд имлэлцэн байгаа хэрэгтэй. Тэгэхээр газруудыг судлахдаа бас тэр тал дээр нь багш нарын чадвар одоо энэ дээр нь маш сайн анхаарч судлах хэрэгтэй юм болов. Тэгээ солонгосчин бол бүр юу багшлах эрхийн сертификат гэж тусдаа байгаа. 1 2 3 дахь зэрэгтэй. Тэр сертификатыг авсан хүмүүс л одоо юу гэдгийг гадаад багшаар ажиллах болон солонгос дотроо багшлах хэрэгтэй байдаг байхгүй. Тийм өөр бусад хүмүүс одоо солонгос хэлийг заах хэрэг ерөөсөй байхгүй гэсэн. За. Хүүхдүүдэд англи хэлний бэлтгэлд явуулахад одоо Филиппин руу явлаа гэж бодъё. Бага насны хүүхдүүдэд түрүүн та 4 настай хүүхдийг хэлний бэлтгэлд явуулж болно гэж байна. За мэдээж 4 настай хүүхд бол эцэг эхтэйгээ ч юм уу хамт харах насанд хүрсэн үнтэй яваад за 9-10 настай ч гэсэн бас багтаа орж ийн. Хамгийн түрүүнд хүүхдүүдийн маань аюулгүй байдал хэр байх бол хэр найдвартай бол гэдэг дээр ээж аав нар хамгийн түрүүнд санаа зовно. Ингээ явуулах гэж байгаа бол бас тийм ээ яг юун дээр нь анхаарах хэрэгтэй юм. Санаа зовох ёсгүй юм дээр завчаад жинхэнэ зовох ёстой юм дээр зовоогүй ч үлдээчиж бас магадгүй. Тэштэй. За Филиппиний хувьд болохоор ерөнхийдөө хамгийн түрүүнд аюулгүй байдал. Тийм сургууль нь одоо ямар одоо орчин нөхцөл заадаг те кемс хэлбэрээр байдаг юм уу эсвэл одоо юу гэдгийг байрлуулахтаа байрлуулт юм уу гэдэг ч юм уу тэр тал дээр нь анхаарах хэрэгтэй. За дараад нь хоол хүнсэн дээр нь анхаарах хэрэгтэй юм. Халуур уучраас яг яаж хоол хүнсээ бэлтгэдэг ямар хөө байдлаар одоо юу гэдгийг хүүхдүүдтэй хоол хүнсийг нөгдгийг тэгээ мэдээж урт хугацаагаар явж байгаа учраас сарч байт юм уу те явж байгаа учраас тэнд чинь энерги их алтан яг Монгол хүн тохирсон хоол өгдөг юм гэж сургуулиудыг бас судлах хэрэгтэй. За дараад нь болохоор орон байрыг бас судлах хэрэгтэй. Ер нь болохоор капсул хотел энтерт оролцсон сургуулиуд зөндөө байдаг. Тэгэхээр ч одоо чемодантай хувцас хажуудаа бараг сарын хугацаанд тавиал хичээл сонсно гэдэг бол нэлийн тухгүй шүү дээ. Тэгэхээр чинь тэр талаас нь хүртэл маш сайн судлаад иймэрхүү 3 зүйлийг судалсан байна. Хичээл одоо юу гэдгийг сургалтын хувьд бол мэдээж мэрэгжлийн багш нар одоо хичээлийн цагийн дагуу бүгдээрээ төсөө төгөөрөл зааж байгаа гэж хэлээд болно доо. Одоо энэ танаа MGM Education сургалт зуучлалын компани Монголдо харьцангуй албан ёсны тэгээд түрүүнд нэгдсэн үйл ажиллагаа тогтворчсон найдвартай гэж ойлгоод байгаа. Түрүүн та стандартын тухай ярьсан шүү дээ. Стандартыг манайх стандарт хангасан гэдэг тэгээд байдаг. Стандарт хангасан гэдэг нь яг юуны стандарт байдаг юм бэ? Хангаагүй гэдэг нь ямар газар байдаг бол эцэг эхчүүд очиод асуулаа. Стандарт хангасан гэлдэг. Яг юуны ч стандартын те албан ёсны ч юм уу зүгээр нэг газрын тогтоосон журамч юм билүү? Энийг яаж ялахгүй? За энэ нэр болохоор Америк, Австрали, Канада руу бол угаасаа бүр олон улсын сургалт гэж байдгийг. Одоо сургалт зуршлын байгууллагууд Америк, Австрали, Канада руу явуулахын тулд сургалтанд одоо суугаад тэр сургалт чинь бүр нэлээд удаа явна. Тэгээд төлбөр мөнгөний хувьд бас нэлээд үнэтэйгээр сургадаг байхгүй ажилчдаа. Тэгээд шалгалт өгнө. За тэр хугацаанд болохоор одоо Австралийн хамаг хууль дүрм, иммиграшны асуудал, за дээрс хууль гэд бүх талыг нь судалж шалгалтаа өгснийхөө дараа тэр сертификат авсан байдаг байхгүй. Тэгэхээр тэр сертификаттай байж одоо Америк, Австрали, Канада ч юм уу те зуучлан гэсэн. За Солонгос, Японы хувьд болохоор яг тийм одоо заасан ингэж одоо юу яах хэвээр явуулах хэвээр ингэж судлах хэвээр гэсэн хичнээн байхгүй ч гэсэн бид нар өөрсдийнхөө хэрэгээр болж өгвөл Монголдо ISO стандарт байдаг ч юм уу те тэтгэрийг нэвтрүүлээд чадхаараа одоо хичээж байгаа гэх юм уу. Тэгэхээр эцэгчүүд бас иймэрхүү байдлыг бас харах нь зүйтэй юм болов. Хүүхдүүдэд гадагшаа яг үндсэн сургуульд биш хэлний бэлтгэлд нэг сургалтанд явуулаад нэг газрын үзүүлэлт хий, гадаад орны ямар байдгийг харуулаатхыг гэсэн хэрнээ амьдралын боломж болцоо дутмаг байдаг юм уу? Хаанаасаа яаж эхэлж хаанаас мэдээлэл авахаа мэдгүй эцэг эхчүүд их олон байгаад байдаг. Тэгээ би буруу ойлгоогүй бол танай компани энэ нийгмийн хариуцлагын хүрээнд бас нэг юм тусалж дэмжих юм уу? Ийм ажил зохиодог гэж уншсан. Энэ талаар дэлгэрүүлж. За энийг яагаад хэлсэн гэхээр ерөнхийдөө Улаанбаатар хотод байгаа хүүхдүүд бол мэдээлэлээс ерөөсөө хоцрохгүй.
чадахгүй хамгийн мэдээллүүдээ ерөөсөө очоод авчдаг ч юм уу те. Бидний үед ч юм бол тийм юм ерөөсөө байгаагүй байхгүй. Одоо л илүү гоё одоо сошиалж байсан бүгдээр хөгжиж гисэн ханаас авч болохоор болчихсон. За хөдөө орон нутгийн хүүхдүүд маань хичнээн сошиал байгаа ч гэсэн тэр мэдээлэл үнэн үү зөв бодтой өөрөө очих чадахгүй учраас бид нар ерөнхийдөө нэг жилдээ нэг аймгийг одоо тоглоод сумдуудыг очоод одоо тоглож очоод хүргэх мэдээллийн үн төлбөргөө хүргэх тийм ажлуудыг хийдэг ба. Заримдаа сонирш 10 жилийн хүүхдүүдтэй уулзаал за их чинь нэг 20-д орноор аялсан гэ за та нар ч гэсэн тийм боломж байгаа шүү гэхэлэр яага утлаа гүн энэ ч боломжтой байхгүй их чинь гэсэн хайдтай ижлэхэн малчин гаралтай хөөхтэй гээл тэгэхээр гихэндээ итгэхгүй байжгаа сүүлдээ ингээ бүх юма тайлбарлаа танилцуулаад ирэхээр итгэж эхэлдэг юм. Их хөрхөн бүр бүхэл юм бол одоо яг нэг мэдээлэл хичнээн байгаа ч гэсэн за эднэр л ийшээ би явж чадахгүй бах та ийшээ би бол худлаа бах та ч гэдэг юм тэгээ бодчихдог. Тэгэхээр ер нь бүх хүүхдүүд боломжтой шүү. Илүү одоо нөгөө өдөр нутгийн хүүхдүүд маань хичээл зүтгэл бүх зүйл нь их арай илүү байгаа юм шиг санагдаад бид нар бүр очиж хүрэг мэдээлэл хүргэхдээ илүү бүр өстой нэр дуртай кафе хүргэдэг. Дээр нь бас тэндээсээ хүүхдүүдээ сонгож байгаа жилдээ нэг хүүхдийг ерөнхийдөө төлбөрийг нь хэлний хэлтгэлийн төлбөр энтрийг төлөөд явуулдаг тийм хөтөлбөрүүд бас байгаа. Хот хөдөөгийн хүүхдүүдийн сэтгэлгээний сурах чадварын ялгаа эсвэл адил төстэй зүйл танд хэр анзаарэгдэж байна. Хот хөдөө сургалтуудаа явуулаад гадагшаад одоо ер нь тэгэл харьцуулалт их байгаа. За ер нь болохоор бүр гадагшаа явуулсан хүүхдүүдээс харж ахаар хөдөө орон нутгийн хүүхдүүд яг нэг ямиг шууд ингээд амар тууштай шууд гүцээж одоо хийдэг юм гэж санагддаг. За хотод байгаа хүүхдүүд маань болохоор аль хэдийн одоо мэдээлэл авчихсан, энийгч туршаад үзсэн, тэрийгч туршаад үзсэн байдаг учраас ерөнхийдөө арай өөр сэтгэд идэм болов гэж боддог. Тэгэл одоо яг сургалтын интернетээр зарим тохиолдолд бол яг хөдөө орон нутгийн хүүхдүүд илүү их амжилттай явж байгаа жишээтэй зарим тийм зүйлүүд байна. Гэтэ хотын хүүхдүүд тийм нэг гэж байгаа биш. Зарим тохиолдолд анзаарэгдээд байна тийм. Энд хүүхдийн боловсролыг дэмжиж сургалтын хажуугаар аялалтай ийм хөтөлбөр байна. Одоо эцэг эхчүүд хүүхдүүдээ яаж хөгжүүлэх үү, яаж зөв хүн болгох уу, хаана ямар чанартай сургалт байна. Чадвал гадагшаа явуулъя, чадахгүй бол Монголдо бай гэж боломж хэр хэрээрээ бүгдээрээ хичээц гэж байгаа. Хүүхдийнхээ амралтыг хүртэл те. За дандаа хичээлэр нүддэг юм чинь нэг жоохон амраанга тэгсэн хэрнээ сургаад гэсэн тохиолдолд энийг сонгол боломжтой юм шиг санагдаж байна. Энэ сургалтанд эсвэл аялалд хэдээс хэдэн насны хүүхдүүд явах боломжтой бай. Тэр хүүхдүүд явхад эцэг эхчүүдээс шаардлагатай юм юу байдаг вэ? Хувийн бэлтгэл, мөнгө санхүү. Яг их тодорхой хэлж болохгүй ч гэсэн нэг та баримжаа хэлж болох уу? За манай болохоор ерөнхийдөө Америк, Австрали, Канада бол харьцангуй их одоо төлбөр гарна. Тийм. Тэгэхээр тэрийг болж байгаа бол бид нар тесттэй холбоотой ч юм уу ер нь урт хугацаагаар хийхийг хичээдэг. 14-өөс одоо сарын хугацаанд явуулах ч гэдэм үү тийм. За Солонгос, Японы хувьд болохоор их дагуу бага төлбөртэй гардаг учраас бид нар болохоор ер нь ядгүй гэхэлэр 7 хоногор хийгээд явуулаад одоо юу гэдгийг сургалтаа явуулчихдаг гэсэн. Тэгээд ер нь бол дагуу төлбөртэй тезмэзэн ороод дагуу төлбөртэй гарах боломжтой. Шууд төлбөр ирэхлээр бас болохгүй тийм. 7 хоног яваад ирэхээр ингэж зохицуулдаг болов. Эхний өдөр нь сургалтандаа суугаа, дараагийн өдөр нь аялаад ямархан маршрут байгаа бол маршрут. За маршрутын хувьд болохоор мэдээж хүүхдүүд сонирхолтой аялах дуртай учраас аялуулаад сургалтын одоо юу гэдгийг сүүлжлүүлээд явах боломжтой байдаг. Одоо яг манай хүүхдүүд 22-нд яваад 28-нд ирж байгаа. Одоо нэг аялал байна. Тэгээ тэр хүүхдүүд маань болохоор за эхний өдрөө бол сайхан аялаад, хоёр дахь өдрөө сургалтандаа суугаад, за мэрэгжил сонгох сургалтандаа, гурав дахь өдрөө дахиад аялаад той оролт байдаг ч юм уу тий. Гой газруудаар нь аялаад. За тэгээд өчигдөр бол Сөүлийн кампустай танилцсан. Сөүлийн үндэсний сургуулийн кампустай танилцаж. Тийм тэнд яг одоо сургууль нь ямар байдгийг гэдгийг бүгдийг үзээд. За өнөөдөр болохоор яг соёлын хичээлдээ сууж байгаа. Анги хамт толноор төгсөлтийн баяраар дунд анги, ахлах анги төгсгöd хүүхдүүд бөөнөр гадагшаа яваад байна уу? Энэ яг зөвхөн аялал хонхны баяр гэдэг утгаараа биш. Хоёр юм давцуулж яваад байгаа шиг
ажиглагдаад энэ хөтөлбөрийн талаар та нэрээ дэлгэрүүлж өгөөч. Тий. Энэ хөтөлбөр маань болохоор бас давхар мэрэгжил сонголттой байна. Төгсөж байгаа хүмүүс маань харах мэрэгжлээ сонгоогүй. За тэгээд төгсөлтийн баяраараа бид нар бас болоод энэ гадагшаа яваад төгсөлтийн баяраа анги хамт олноороо дурсамжтай яваад ирээ гэхээр за заавалчгүй одоо юу гэдгийг зөвхөн аялаад ирэх биш. Давхар нэг юм үзээд давхар нэг мэрэгжил энтрээ сонгоод тийм ээ. Би одоо яг ямар соёлд болохоор нэг тийм мэдээд ирэх тэр боломжийг бас олгоод байгаа. Анги хамт олноороо багштайгаа ярилцаа зөвлөлтөөд мэрэгжлийн ундагаа явчихна гэсэн үг. Тий. Энэ одоо хавар ойртожийн төгсөлтийн баяр ойртожийн төгсөж байгаа хүмүүс бол аль хэдийн яах вэ гэхэд яриад эхэлсэн байгаа. Одоо 2 сарын сүүл 3 одоо ч 2 сар гарах гэж байгаа хэр энэ цаг хугацаанд амжуулвал цаг байгаа юу? Нилээ өмнө бэлддэг болов. Тийм байлг байх болно. Ерөнхийдөө нөгөө хамгийн чухал зүйл нь визний асуудал байдаг. Тэгээ визний асуудал бол урилгыг болохоор бид нар өөрсдөө сургуулаас нь авчдаг юм. Тэгээ дагж авч байгаа багш нь бол хэлэхэд үн төлбөргүй авчдаг. Багш бол хүүхдүүдэд хамруулад ингээ явцдаг байх нь. За сургуулиуд тэтгэлгийн талаар танд өөр нэмж дэлгэрүүлж ярих юм байна уу? Хоёлаа сургууль энийгээ дуусгачаад дараагийн аялал гэсэн сэдвүүгээ яваарай. Би сая бол ер нь хүүхдүүд рүү хандчихлаа. Энэ чинь насан туршидын сургалтууд юм бас байгаад байгаа шүү дээ мэрэгжилд дэвшлүүлэх. За сургалт юм дээр болохоор за насанд хүрч байгаа хүмүүс бол яг бакалавр, магистр, докторт ч юм уу суралцах байгаа тохиолдолд хамгийн түрүүнд сургуулаа судлаад ямар хуу процесстэй явдгийг гэдгээ за одоо доктор суралцах байгаа бол би хэдэн дэд судлах юм. Тэрийг 2 жилийн хугацаанд яаж хувааж судлах юм гэдэг төлөвлөөд за судалгаагаа эртнээс бодоод бичээд ингээд юу гэдгийг те бичих судалгаагаа хүртэл тодорхойлцсон байвал сурахад илүү амар байдгийг. Тэгэхгүй болохоор зарим хүүхдүүдийг хараад хахаар би бакалаврт орж байгаа хэдэн гэрдий судлах үлээ би яг 4 жил сурах үлээ эсвэл 3 жил сурах үлээ гэд ингэж өгдөө. За Монголд болохоор нөгөө ичнэ ангигаа 3 жил мэл байгаад идэг чсэн одоо Солонгос, Япон ч юм уу гадагшаа ер нь тэгж 3 жилийн бакалавр энтер гэж байдаггүй байхгүй коллеж руугаа орчин. Тэгэхээр яг 4 жилийн бакалаврт би одоо дэлхийн жишгээр 120 гэрдийтэй судлах юм байна. Тэрийг 4 жилдээ 8 семестртэй хуваахаар яаж судлах уу гэд энэ бүхнийг маш сайхан тооцоолчвол өөрт нь чамар хэдэн гэрдийт одоо төлөвлөлт судлах нь хүртэл одоо юу гэдгийг тодорхой болчдөг гэх юм уу. Ингээд судлаад явбал их зүгээр. За тэгээ магистр доктор руу ороод ирэхээр одоо сэдв докторийн сэдвтэй дипломын сэдв юмнуудаа сайхан эртнээс бодоод биччихвэл үзэхүүр те. Та одоо Сөүл их сургуулийн докторант. Таны дипломын сэдв юу вэ? Солонгос улсад одоо багахан хугацаанд ажиллаж амьдарч олон сургууль бас төгссөн. За би ч болохоор яг нөгөө хэл шинжилэл талтай байхгүй. Тэгээ хэл шинжилэл талтай яг өөрийнхөө алтаанд ирэх өмнөх зөвлөгөөгөө өглөө. За яагаад гэвэл дипломын сэдвээ маш сүүлд одоо авсан гэх юм. Өмнө нь болохоор 2 сэдвээр бичээд бараг 4-5 жилийн хугацаанд бичээд тэгсэн чинь болохоор human буюу яг нөгөө хүнзийн сургаалыг ингээд талаар бичгээр Солонгост чинь тэр их амар их судалсан байгаад идэг. За дахиад өөр сэдвээр бичээгээд Чингисийн үеийн одоо нэг дуу мууны талаар бичгээр болоод багш маань бас болохооргүй болоод энэ яг ингэж Солонгостой харьцуулагдахгүй байна гэд. Тэгээ явж байгаа сүүлд түрүү жил Солонгос хүнтэй гэр бүл болсон монголчуудынхаа одоо нөгөө соёлын ялгааг одоо ийм ялгаатай байдаг шүү гэдгийг Солонгосын бэрийн дуу гэж байдаг шижив сарын юу гэд бэрийн дуугаар таниулах одоо юу гэдгийг мэдүүлэх тийм одоо судалгааг хийж байгаа. За энэ судалгаа болохоор бэрийн дуу нь болохоор Кужонши буюу эртний уран зохиолтой оршдог 1200 оны уран зохиол байхгүй. Тэгээд хэрүүгээр дамжуулаад соёлыг нь одоо тэр бэрүүдэд таниулах гэдэг юм. Тийм судалгаа хийж байгаа. Ямар сонирхолтой юм бэ? Тийм байна. За одоо тэгвэл тэтгэлгийн талаар сургалт судалгааг ингээд дуусгаад аялал руу орё. Энэ аялын компаниуд гэр бүлийн аяллуу зохион байгуулалтыг яг энтэй адилхан уу? За бас ихэвчлэн гэр бүлээрээ явлаа ч гэсэн сургалтайгаа бас уялдаад явчихдаг юм болов уу? Би ерөөсөө энэ сургалт хичээлээс танахыг салгаж ойлгож чадахгүй болчихлоо. За аяллыг болохоор бид нар өөрсдөө яг нөгөө чөлөөт аялал байдлаар гэхдээ
аялангаа бүх зүйлээ үзээд ирэхээр л зохион байгуулдаг гэсэн. Магадгүй сургалттай явъя гэх юм бол сургалттай өөртөө тохируулаад бүгдийг хийж өгдөг. За эсвэл бүр ингээ музей үздэг сонирхолтой хүн байх юм бол одоо юу гэдэг Европ руу өөр музей үзэх одоо аялал байдаг ч юм уу тий. Иймэрхүү байдлаар яг л цогц одоо аяллаа хөтөлбөрүүдийг өөрсдөд нь зориулж өөрсдийнх нь сонирхолд зориулж зохион байгуулдаг гэсэн үг. Улсууд руу аялахад манайхны яг яваад байгаагаас цагийн зөрүүлж явъя гэвэл улирлын зөрүүлж явъя гэвэл аль улирлыг тохиромжтой бол хүүхдийн улирлын амралт бол яг бүгдээрээ за нэг яваад ирээ гэдэг шиг байна. Цагаан сарын амралтыг дайруулад ах шиг байна. Яг аль үеийн аятайхан бол за нөгөө явж байгаа орноосоо шалтгаалаад хаашаа явах гэдгийг тооцоосон дээр одоо Филиппинийн интерл бол 100 явах юм бол амар халуун. Тэгэхээр өвлийн улирлт явах юм бол одоо арай сэрэг үед нь очно гэдэг юм. Тэгэхээр улирлаасаа шалтгаалал. За Европ тал руу явъя гэх юм бол одоо Крисмсаар нь явах юм бол илүү гоё Крисмсийг үзэх гэдэг юм ба тий. За энэ сургууль руугаа эргээд ороход хүүхдүүд Солонгост сурж байхдаа ялангуяа энэ тэнд сурж байхдаа сурангаа ажил хийдэг, сурангаа төлбөрөө олдог, сурангаа байр амжиргааныхаа зардлыг залгуулдаг гэд хүүхдүүд тэгээд байдаг ш. Зарим эцэг эхчүүд бол заах юм бэ шууд сур өөрсдөө очроо олно гэд. Одоо бодож байгаа хүүхдүүд бол ихэнх нь л би өөрөө болчихно гэж бодоод байгаа. Яг бодит байдал дээр тийм болох боломж байдаггүй. Хичээл сургууль нь хоцрогдох уу? За мэдээж сурангаа ажиллаж байгаа юм чинь хичээл сургуульд хоцрох ч юм уу тий хүүхд яаж амжуулахаас бас шалтгаална л да. Тэгэд ер нь бол давхар ажиллаж байгаа тохиолдолд бол жоохон хэцүү л байдаг. За гэхдээ хүн болгоод амчаа болгожл тарахыг л хүүхдүүд ер нь явдаг. За бүр яг гоё жишээ бол ерөнхийдөө Солонгос одоо их боломжтой гэж хараад хүүхдүүд тэр чигтэл явж штэ тий. За тэгтээ Солонгост очихороо шууд ажиллаж болдог гэж хүүхдүүд боддог байхгүй. Тэгэхээр Солонгосын ажиллах хэрэг чинь 6 сарын дараагаас эхэлдэг байгаа. Очоод хилээ сураад за оноогоо аваад ажиллах эрхийн зөвшөөрлөө иммиграшнээс авч ийж ажилладаг гэдэг ч юм уу тий. Тэгэл тэр болгоныг бас болохгүй гэж хэлж болохгүй, боломж гэж хэлж болохгүй бас нэг тийм тохиолдол байгаа. Их сайн судлах хэрэгтэй юм байна. Түүнээс шамд амжаал тэр тэгдэг гэсэн би ч бас болно гэж тайраад иж байна. Энэ чинь нөгөө баригдах юм бол маш их торгуултай хоёр дахь баригдах юм бол шууд одоо Монгол руу буцаач гэдэг юм. Тийм асуудлууд байдаг учраас бас явахаасаа өмнө юу гэдгийг зуршлын газар байдаг бол тэр газараасаа эсвэл мэддэг таньдаг ах ихч байдаг бол маш сайн судалж асуух хэрэгтэй гэсэн. За баярлалаа. Ерөнхийдөө миний сонирхсон асуултууд ингээд болж байна. Та яг танаа явуулдаг компани явуулдаг энэ сургалтуудаас, аяллуудаас хүмүүс заавал мэдэх ёстой. Эсвэл энийг мэдчүүлэх сонирхолтой доо. Энэ их зүгээртэй гэсэн юм сэдвүүд агуулгууд байвал нэлээд хоёулаа ярилцлагаа тусгая. Ер нь бид нар бас одоо энэ мэрэгжил сонгох аяллуудаа яг нөгөө мэрэгжил дээр хийх сонирхолтой боддог. Жишээ нь одоо зарим хүүхдүүд болохоор онгоцны үйлчлэгчээр сурна. Гэх юм бол яг Солонгост онгоцны үйлчлэгчээр одоо заадаг сургуулиуд Кёнгийн явжаа буюу сургуулиуд дээр очоод бүр яг нөгөө онгоцны кабин дотор орж үзээд яаж болтгийг те яаж болохгүй ч гэдэг юм те өөртөө тохирохгүй бүх юмыг нь үзүүлээд ингэж одоо яг мэрэгжил бүр дээр одоо аяллуудаа хийх бас сонирхолтой байна. Инженер таалах юм бол инженерийн сургуулиуд дээр нь очоод ч гэдэг юм те. Тэгээд энийг эхлүүлээд явбал бас их сонирхолтой байна. Түрүүн таны гаргасан алдааг давтахгүй нэ шүү дээ тий. Түрүүн жил сурчаад дадлагын ажил дээрээ мэдсэн гэдэг шиг болохгүй нэ. За аялал дээр бол ерөнхийдөө яг бид нар бол шинэ аяллуудаа болохоор яг өөрсдөн зориулсан аялал ер нь бол тохирсон аяллуудыг хийнэ гэсэн л зорилготой байгаа да. Тэгэхээр одоо бөөнөрөө юу гэдгийг тий явдаг аяллууд маш их байгаа шүү дээ. Яг нөгөө югаар планаар явж байгаа аяллууд их байгаа учраас бид нар бол арай өөр зүйлийг зориод байгаа. Тэгэхээр яг л тэрүүгээрээ шинэ аяллууд хөтөлбөрүүд гаргаад хийнэ гэсэн зорилго төлөвлөгөөтэй байгаа. За баярлалаа. За сонсогчдоо Хөгцөнгөр радио хөтөж подкастын өнөөдрийн зочин MGM Education сургалт зуучлалын компаниг үүсгэн байгуулагч Гэрэл Чимэгтэй ярилцлаа. Дараагийн дугаараар дараагийн зочноор иргэд уулзъя. Баярлалаа танд. За баярлалаа.